NRCC компаниас бид нар бодлого нөлөө гэж юу болох, яагаад чухал болох, бодлого боловсруулалт энэ асуудал хэрхэн анхаарал хандуулж байна вэ? Монгол улсын судалгааны чадвар хэр байна вэ гэдэг цуврал хилцүүлгийг та бүхэнд өгөн хөргүүлж байсан. Тэгээд бидний энэ хилцүүлийн гол зорилго бол бодлогын чанар үр нөлөөг дээшлүүлэхэд төв нэмэр болохоос ямар шинэлэг арга гарга зүй байна вэ гэдэг бас танилцуулахыг зорддог байгаа. Энэ удаагийн цувралаараа бид зан төлөвийг бодлогод хэрхэн зан төлөвийн асуудлыг бодлогод хэрхэн тусгаж байгаа талаар энэ хөндөж ярилцах байгаа юм. За тэгээд энэ хилцүүлэгт маань NRCC компани захирал Алтан Цэцэг, за тус компани ахлах судлаач Соёлмаа нар оролцсон. За миний би энэ цувралыг бол хөтлөө явуулдаг Ашиг сайхан тус компани офицер эзэмшигч юм байна. За өнөөдрийн яг энэ хилцүүлгээ маань гол сэдв асуудал маань болохоор зан төлөвийн ойлголт гэж юу юм? Энэ ойлголтыг бодлогод хэрхэн ашиглаж байгаа юм? Бас биднэрт энэ ямар боломж хүндрэл энэ үүсгэж байна вэ гэдэг талаас нь бид нар ярилцах болно. За хилцүүлэг маань бид нар бас өөрөөр газраас оролцож байгаа. Миний би Америк нэгдсэн улсад байна. За соёлмаа судлаачийн хувьд болохоор нэгдсэн онд улсад байгаа. За энэ компани захирал Алтан Цэцгийн хувьд бол Монгол улстай байгаа учраас бид нар энэ хилцүүлгийг бичлэн биш энэ зүүн хэлбэрээр явуулж байгаа гэдгийг хэлье. За тэгээд эхний асуулт болохоор ер нь бол яг энэ зан төлөвийн ойлголт гэж юу юм бэ? Зан төлөвийн ойлголтыг яагаад бодлогод хэрэглэх болсон бэ гэдэг талаар Алтан Цэцэг захирлыг хэлхийг урьж байна. За зан төлөвийн ойлголт гэхээр ер нь бол нөгөө өвнөөсөө ингээ бодсон ч гэсэн энэ маань хувь хүмүүсийн нөгөө зан төлөв үйл хөдлөл гэж бас яриад байдаг. Энэ үүнтэй холбоотой ойлголт гэж бол хэлж болно. Тэгэхээр зэрэг яагаад энэ чухал болчихж байгаа вэ гэхээр аливаа хүмүүс өөрсдийн шийдвэр гаргалт сонголтонд тэдний үйл хөдлөл тийм ээ зан төлөвөнд хэрхэн нөлөөлж байгаа юм бэ гэдгийг нь тооцож үзэхгүйгээр ингээд бодлого явуулахаар за тооцож үзэхгүйгээр ингээд бодлогыг хэрэгжүүлэхэд бол энэ нь бол бодлогын хэрэгжилтийн үр дүнд бол бас төдийлөн сайн биш юм байна гэдэг нь бол судалгаануудаар бол харагдсан байдаг. Тийм учраас сүүлийн үед бол яг хэр энэ хүмүүс яагаад тодорхой хүмүүст тэр зан төлөв нь ямар байгаа юм, зан төлөвийнх нь тэр ямар асуудлууд байгаа юм, зан төлөвийн асуудалтай нь холбоотойгоор тухайн тэр бодлого тийм ээ зохицуултын хэрэгжилтэнд нь ямар нөлөөлөл үүсэх юм, тэрийг яаж арилгаж болох вэ гэдэг бол бас их чухал асуудал болоод олон улс орнуудад бол энд нэлээд анхаарал тавьдаг болчихсон байгаа. За тэгээд энэ ч утгаараа бол бас бодлогын шийдвэрүүдэд тийм ээ бодлогын үр нөлөөг сайжруулахад энэ зан төлөвийн ойлголтуудыг ашиглах ийм хандлага бол сүүлийн үед нэлээд дэлгэрч байгаа. Тэгэхээр зан төлөвийн асуудлыг бодлогод ашиглахын ер нь ач холбогдол юу юм бэ? Биднэрт ямар боломж нь авчирч байна? Нөгөө талаасаа хүндрэл нь юу байгаа вэ гэдэг тал дээр соёлмаа судлаач сандаалах уу? За тэгэхээр боломжийн хувьд гэдгсэн тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө ашиглаж эхэлсэн нь бол зан төлөвийн ойлголт гэдэг энэ шинжлэх ухаан юм нь бол зөндөө олон жил хөгжчихсэн ийм шинжлэх ухаан баг. Тэгээ энэ шинжлэх ухаанаас гарч ирж байгаа үр дүнгуудыг үндсэндээ бизнесийн бол жишээ нь авч хэрэглэдэг байсан байгаа байхгүй тий маркетинг нартай. Тэгээд бас ингээд янз бүрийн жишээ ингээд сонирхоод хараад ахаар хандийн байгууллагууд эдгээр хүртэл тий хандиваа татахтаа эдгээр бас ашигладаг. Миний анзаарснаар бол төрийн байгууллагууд яг төрийн бодлогод хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бодлогодоо ашиглаж гисэн нь бол нэг 2000-аад оны сүүлээр 2008-9 оноос юм шиг байгаа юм. Тэгээд нэлээд бас хожуудаа орох бол бусад байгууллагатай харьцуулахад энэ нь бас нэг учиртай байсан болох гэдэг. Тэгээд яагаад ямар боломж энэ зан төлөвийн шинжлэх ухаанаас орж ирж байгаа вэ? Яагаад бодлогод энийг ашиглах гэдэг вэ гэхээр үндсэндээ нөгөө хүмүүс чинь бодлого ингээ уламжлалт нөгөө бодлогот чинь бол хүмүүсийн яг нөгөө рационал үйл хөдлөл
нь чиглэсэн ийм бодлогод ингээ хэрэгжээд ингээд явж байгаа. Гэтэл нэмээд бас ингээд яг зан төлөвтэй холбоотой зарим нэг зүйлсийг хэрвээ тооцоод оруулах юм бол нэгдүгээрт энэ нааж гээд нөгөө одоо монголоор одоо яврах гэх юм уу те жижигхэн нэг ийм өөрчлөлт зан төлөвтэй холбоотой юмыг энэ өмнө нь хэрэгжүүлжсэн уламжлалт бодлоготойгоо хослуулаад хэрэгжүүлчих юм бол зардал багтаагаад нөгөө бодлогынхаа үр дүнг илүү үр дүнтэй болгох боломж байгаа юм шүү гэдэг ийм одоо бодлоор ерөнхийдөө бол яг харахаар бодлогод хэрэгжүүлж эхэлсэн улсууд нь бол Америкийн нэгдсэн улс эхэлж хэрэгжүүлж эхэлсэн баг. Яг тэр чиглэлийн судалгааны байгууллага байгуулагдаад төрийн яг бодлого хөтөлбөртөө судалж үзээд энэ үнэхээр нөлөөлж болох нь энийг аваад ашиглаж болох нь гэж жишээ нь гэмт хэрэгтэй холбоотой ийм гэмт хэргийг бууруулах чиглэл дээр зан төлөвтэй холбоотой юмыг аваад ашиглаад хэрэгжүүлээд үзье гээл тэгээд эрүүл мэндтэй холбоотой одоо хүмүүсийг илүү их дасгал хийлгэхтэй өдөр тутамдаа энэ рүү чиглэсэн ямар арга хэмжээ угаасаа өмнө хэрэгжүүлжсэн арга хэмжээн дээрээ зан төлөвийн шинжилгээ ухаанаас оруулж ирж байгаа юмнуудаас харж байгаа одоо энийг оруулаад ирвэл яах вэ гэх юм уу те зөв тодорхой илүү жишээ ярих гэхээр мэдээлэл хүмүүст хүрэхийг бол бид нар мэддэг те тодорхой хэрэгтэй мэдээллүүдийг бол ингээ янз бүрийн постероор дамжуулаад ингээ хүргэдэг. За тэгэнгүүт тэр мэдээллийг чинь Монголын бодлогын мэдээлэл эднэр хийж байгаа штэ. За тэгэнгүүт тэр мэдээлэлт жишээ нь хүмүүс мэдээлэл хүргэх юм бол өөрөө уламжлалт ингээ бодлогын арга хэрэгсэл тэгэнгүүт энэ мэдээллийг хүмүүс мэдээллийг хүлээж авахдаа өөртөө бол ингээ өөрийнхөө рационал юмар шийдвэрээр ингээ хараад хүлээж авна. Яг тэр үнэхээр ямар үндэслэлтэй юм үнэхээр энэ үндэслэлтэй юм уу энэ үнэхээр хэрэгтэй юм уу гэдэг талаас нь бол мэдээлэл хүлээж авна. Гэхдээ зан төлөвийн талаасаас хэн тэрийг хүргээд ийн гэдгийг жишээ нь хүмүүс чухал байдаг гэж байгаа байхгүй тий өөрийнх нь нэг тийм таатай биш хүн ч юм уу эсвэл илүү ингээд эрхмэдэл бүхий хүн мэдээлэл хүрэхээр зарим хүмүүс илүү хүлээж авдаг ч юм уу иймэрхүү зан төлөвийн шинжилгээ ухааны нөгөө үр дүнгуудыг харснаа одоо энийг жишээ нь мэдээлэл хүрэхэд анхаарах юм биш үү хэн энэ мэдээллийг хүргэх юм бэ гэдгийг одоо бодолцох хэрэгтэй юм гिचгээр чинь хослуулах болчихж байгаа. Тэгээ нөгөө бусдыгаа дуурайд нийгмийн нормоо ингээд харж агаад зарим үйлдэлээ хийдэг. Тэнгүүд хэрвээ ийм бол энэ дээр одоо зан төлөвийн шинжилгээ ухаан энийг ингээ харуулчих байгаа бол бусдыгаа норм ямар байгаа дагадаг юм бол бодлого хэрэгжүүлэхдээ яаж ашиглаж баяжуулах юм. Энд чинь өөрөө нэг тийм зардал багтай болгохгаар өшөө нөгөө одоо уламжлалт өмнө явжсан бодлогоо зан төлөвийн шинжилгээ ухаанаас гаргаж ирсэн үр дүнгуудээс зарим нэг юмыг нь оруулаад хэрэгжүүл явах боломжтой мөн гэдэг боломж нь бол тийм байгаад байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг боломж дээр бас нэг юу харагдаад байх шүү. Би тэгтээ энэ дээр нэг энэ та бүхэн бол судалсан учраас илүү гүнзгий мэдж байгаа гэж бодож байна. Зөв энэ нэг хилцүүлгийг бас харж байгаа хүмүүстээс хэрэгтэй байж магадгүй гэдэг. Нөгөө талдаа нэг улс орон болгон чинь өөрийн соёл, шашин, энэ онцлог амьдрах арга ухаанаас хамаарат бас тодорхой зам төлөвүүд бол бас байгаа гэж харагдаад байгаа л тийм. Тэгэхээр бодлого үр дүнтэй хэрэгжихэд энэ зан төлөвийг бас үр дүнтэй ашиглах юм бол энэ өөрөө биднэрт бол том боломж байж болох юм. Харин зан төлөвийн асуудлыг тооцоололгүйгээр бодлого ингээд хэрэгжүүлэх гэх юм бол бас магадгүй үр нөлөөнд нь бас цаад учрах эрсдэлтэй байж болох юм а гэдэг дээр зөв надад нэг ийм юу санаа жишээ төрж ийн л да юу гэхээр зүүн өмнөд Азид бол маш одоо амжилттай хэрэгжсэн энэ одоо үгдэн багаар одоо ажиллаж тийм ядуурлаас гарах энэ хөтөлбөрийг бол Монгол улс хэрэгжүүлсэн байгаа шүү дээ. Анхны ядуурлыг буруулах хөтөлбөрийн өрөөнд тэрний үхээр өргөх толгойсон ийм эмэгтэйчүүдийг 5 өрхийн эмэгтэйчүүдийг нийлүүлээд тэр хүмүүст ингээд тодорхой зээл өгөөд ингээд ядуурлаасаа гарах тал дээр. Гэтэл манайд бол энэ бол ерөөсөө амжилттай хэрэгжиж чадаагүй. Гэтэл нөгөө зүүмнэд Азид бол энэ бол амжилттай хэрэгжсэн баг жишээ. Тэгэхээр зарим сүүлийн үед бол бас хүмүүс яаж ийм нөхөр гадаадад сайн хэрэгжсэнтэй бусад улс оронд сайн хэрэгжсэн бодлогыг шууд Монголд авчираад хэрэгжих юм шиг бас ойлгоод байдаг. Тэгэхээр нөгөө тухайн улс орныхоо хүмүүсийн зан төлөвийг сайн судалж ийж тэр хэрэгжсэн бодлогыг бас өөрийн орны онцлог тохируулж боловсруулахгүй бол бас болохгүй мүү гэсэн нэг зүйл харагдаад байна. Тэгэхээр энэ яг энэ асуудалтай холбоотой юу гэдэг дээр та хоёр саналаа хэлэх үү? За яг нөгөө над зүгээр ердийн уламжлалт бодлогууд дээр ч гэсэн бид нар үнэх зорилгоодоор хэлжсэндээ нөгөө одоо хөдөлмөр эрхлэлтийг
бидний манай судалгааны багийн хувьд бол ерөнхийдөө хөдөлмөр эрхлэл, хөдөлмөрийн зах зээл чиглэсэн нөгөө нөлөөллийн үнэлгээний ажил хийжсэн. Зан төлөвтэй холбосон бас нэг туршилтын ажил хийсэн нь бас л нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр. Тэгэхээр альч бодлого дээр нөгөө уламжлалт бодлого дээрээ ч зан төлөвийг бас бодлоготойгоо ослуулах гэж байгаа энэ байдал дээр ч гэсэн ялгаа авахгүй нөгөө ямар ч бодлого тухайн улсынхаа нөгөө онцлог юмнасаа хамаарат үр дүнгууд нь өөр. Тийм болохоор тэр нөгөө туршилтын арга зүй өөрөө тэрийг ингээ хэрэгжүүлээд үр дүнд нь ингээд яг тухайн орныхоо орчин нөхцөл одоо контекст гэж хэлдэг те нөхцөл байдлаас хамаарат арай өөр үр дүнгууд угаасаа гарна. Тэгэхээр зан төлөвийн юу ч гэсэн яг адилхан бас л яг нөгөө зарим улсад айгүй нэлээд нөлөөтэй үр дүн эрс ингээл одоо үр дүнтэй байсан юм байгаа. Гэтэл өөр байгаа. Гэтэл бас яг хаач адилхан ингээ ерөнхийдөө ижилхэн жигд үйлчилдэг зан төлөвт одоо хандсан тийм бодлогын юмнууд бас байдаг баг. Одоо тэр нөгөө замын нөгөө давхар зураастай холбоотой тэр нэг жишээг одоо алтан цэцэг захирал ярих байхдаа илүү тодорхой. Тэн дээр жишээнд би бол бас тэр бол надад яг одоо тухайн нөхцөл байдлаас хамаарахгүй хааж адилхан бах гэж бодож байгаа хгүй нөлөөлөл. Зарим нь бол яхаарахгүй одоо тухайн орныхоо нөхцөл байдлаас хамаарах юмнууд бас байгаа. Жишээ нь тэр мэдээлэл түгээх тэр хин тэр мэдээллийг хүргэж гин гэдэг дээр магадгүй илүү ардчилсан улсад хин мэдээлэл хүргэж байгаа гэхээр илүү мэддэг тухайн шинжлэх ухааны чиглэлээр яг ингээ харахаар энэ хүн өөрөө үнэхээр энийг мэддэг юм а бид нарт хэлээд байгаа мó гэдгийг зарим хүмүүс чухалчилдаг гэж байна. Зарим одоо олон нийт. Зарим газар болохоор зарим бүлэг хүмүүс болохоор өөртөө адилхан хүн нэг ингэж нөгөө өөрөөс нь шал өөр хүн ингэж нэг мэдээлэл өгөхөөр бас айгуу дургуут хүлээж авдаггүй гэж байгаа. Бас илүү эрх мэдэл бүхий хүн тэр мэдээлэл өгөхөөр бас хүлээж авдаг гэж байна. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бас орон өөр байдаг гэж бас болох байх. Орон байтугай тухайн зорилтод бүлэг нь хүртэл өөр бас байх боломжтой байх гэж бодоод байна. Баярлалаа. Тэгэхээр бид нар бол яг энэ тодорхой арга зүй дээрэс нь зарим улс орны жишээнүүдийг бол дараагийн цувралаараа хүргэх учраас өнөөдрийнхөө ингээд хилцүүлгийг өндөрлөё. Энэ хилцүүлэгт оролцсон алтан цэцэг доктор Соёлмаа доктор нартай талархлаа илэрхийлье. Баярлалаа. Баярлалаа.